Бид Дорнод аймагт баялаг бүтээгчид. Би Суматраа аймагт баялаг бүтээгч. Бид Хинтээ аймагт баялаг бүтээгчид. За бид их орны баялаг бүтээгчтэй. Бид Дорнод аймагт баялаг бүтээгчид. Бид баялаг бүтээгчид. Саягаад талхаас санаачлан хэрэгжүүлж буй баялаг бүтээгчдийг дэмжин энэхүү төсөл маань орон нутагт үргэлжилж байна. За эзэн богд Чингис хааны төрсөн нутаг хаан Хинтээ аймаг бол за Монгол улсын уугуул 4 аймгийн нэг юм а. Тэгэхээр Хинтээ аймагаас бид бүхэн бас жижиг дунд үйлдвэрлэлд эрхлэгчдийг сурталчлан танилцуулахаар энэ удаад зорж байна. Хинтээ аймагт дархны нарийн хийцийн нэг нь алдарт дархан Бадархан Ишчанц буюу тожил дархны хийц юм. Тожил дархны эмээлийн даруулга баавар сүүгчийн хөлтийг гүнзгий болгон давхар хийтэй болгож долгио гарган донжийг нь тааруулсан нь бусад дархтаас ялгаран алдаршиж иржээ. За үүнийг бэлтгэн гаргахын тулд хэн ямар хүн хийсэн бэ гэж та бүхэн сонирхож байгаа зү. За тэгвэл бид бүхэн Бямсүх гэдэг уран дархан үнэтэй та бүхнийг уулзалж байна. Тэгэхээр алах төвштэй төхөрлөж ирсэн түүхээс хаваалцахгүй юу? Би 96 оноос хүн шавар ороод 2 жил шавлаад 98 оноос би тааж хийсэн дээ. Бямсүх дархны бусдаас ялгадах бас нэгэн онцлог нь дан ганц мөнгөөр бүтээлээ уралдаг. Хийсэн 99 эмээлийн хамгийн сүүлийн эмээлэнд тэрээр нилээд ач холбогдол өгч бусдаас илүү чимэглэл оруулжээ. Нэг эмээлийн тоноглол гэдэг нь 2 баавар, 2 сөвөгч, 4 даруулга, 1 хяр гэд нийтдээ 12 чимэглэл ордог байна. Харин тэдгээрийг том жижиг хэвээр хийх үгэдгийг Бямсүх дархан иргэдийн захиалга болон өөрийн санаагаа тусган гаргадаг байна. Батнорвт сумд бол эмээлгүй айл нэг ч үгүй гэж тэр дундаа нэг айл бол нэгийг 1 2 гэд 3 гэд маш олон төрлийн эмээлтэй байдгаа гэд ер нь бас яагаад цаахан эмээлээ хийх болов? Тийм багасаа л бас нийлэнт юм оролддог хөөхт байсан. Тэгээд зэрэг төвж ирээд л энийг сурахаар шилжүүлсэн да. Яг одоогор бол 99 эмээлийн чимгээ гэдэг байна. Манай Батнорв чинь эмээлийн орон шүү дээ. Нэг ч эмээлгүй айлгч байхгүй. За дээдл нь бол дээдлийн тоог нь бол мэдэхгүй байна. Ер нь бол багцаа бол энэ 2-3 эмээлтэй л байх. Тийм. Эмээлгүй айлгч л нэг ч байхгүй. Таны уралсан 99 эмээлээс хэдэн Батнорвчууд те? За одоо нэг 50-аад эмээл нь Батнорв тань да. Монголчууд чинь мөртөл холбож ярьж шүү дээ тийм ээ. Тэгэхээр монголчууд эртээр үеэс морой эмээлээр л гойж ирсэн эмээл хазаараар одоо тэр утгаараа эмээлийг хэрэгэлдэг дээ. Монголчууд эрт үеэс эр хүний чимэг эмээлтэй хазаартаа морь гэдэг байсан. Айл бүр эмээлтэй, ингэхдээ нэгээр зогсохгүй унлагны морины хэрэгцээндээ тохируулж нэгээс дээш эмээлийг тогтмол хэрэгэлдэг байсан түүхтэй. Мөн эрэгтэй хүүхэдтэй айлд эмээл заавал байх ёстой гэсэн ёс заншлигч дагдаг байжээ. Эмээлийг чинь зөвхөн ингэж хяралдаг аахгүй юу? Тэгээ би ингээд дандаа энэ урд нь ингээд давхар ярьтай хавцаа ингээд давхарлаа ярилцж байгаа. Энэ эмээлэнд яг хөө дээрх нь үе эмээлэнд ордог зөвхөн 2 бүргийн харны дайны 4 эмээлийн хяр орчиж байгаа байхгүй юу? Тий. Тэгээ энэ эмээлэнд 127 мөнгө орсон байна. Яг ийм эмээлийг бол одоо 99 эмээл
хийхэд нэгийг илгээгээд байгаа. Хамгийн сүүлийг нь 99 дэх мэлэн лээ. Захиалагчид хэр олон байна. Та ер нь хийсэн бүтээлээ тэгээд хинд хаагуур яаж одоо хүнд нь эзэнт нь хүргэж. Эмээлийн захиалга сүүлийн 3 жил бол дан захиалгаар л хийж байна. Миний би хийсэн бүтээлээ Сүхбаатар, Дорнот, Хинтигээ хэдэн сумаар тэгээ хот руу зардаг да. Нэг имэйлийг хэр хугацаанд гаргах вэ? За нэлээд шаргуу суухад бол би ер нь энийг хийх их дуртай л да. Ер нь бол тэгэл санааргүй суудаг шүү дээ. Тий. Тэгэхэд нэг имэйлийг ер нь сарын хугацаанд. Тэгээ араа жижигхэн бол нэг 20 хоног ч юм уу тийм ээ. Засвар зайгаар нь хөдөөгаадаа явдаг ч юм уу тиймэрхүү бол нэг 2 сар хийчих юм уу тийм ээ. Тиймэрхүү хугацааны явдал янз л да. Мөнгөн имэйлж байдаг болохоор чинь тэгэл мөнгөөр л хийдэг шүү дээ. Анх манай багш одоо намайг бие даагаад гарахад гуулын чимгэн дээр хөөж эхлэж үзэж ирсэн. Тэгээ би үгүй би шууд мөнгөн чимгэн дээр хөөнө гээд. Тэгээ хамгийн анхныхаа имэйлийг мөнгөөр хийгээд нутгийнхаа нэг хүнд өгч ирсэн. Одоо ч нэг Солонгосоос сайн чанарын мөнгө орж ирээд байгаа шүү дээ. Тэгэл хотоос л очиж металл авдгийг. Тэгээ энэ имэйл нэг зөвхөн одоо энэ цагаан мөнгө металлынх нь үнэхтэл нэг 9 сая төгрөг л орсон байна. Би чинь имэйлийг ерөөсөө нэг ч хүнд өгч байгаагүй. Би 4-т имэйл нэг ч хүнд зарж байгаагүй. Авш өгч байгаагүй. Яг та нэг имэйл чинь гүйцэж өгдөг гэдэг. Тий. Тэгээд яг хөө бас 4-нд чинь бас юу шүү дээ. Сайн дөрөө тэр хүнээ сэтгэл таарахгүй гэх тийм ээ. Тэгээд би дөрөг нь л тэгэл юу гэдэг. Бямсүх дархан орон нутгийн иргэдийн захиалгаар хэмээлээ уралдаг. Сүүлийн үед 103 аймгийн иргэдээс гадна Улаанбаатараас ч хандах нь илбэгүүлжээ. Ер нь юм хийгээд сурчсан түүнийхээ амтанд орсон хүн нойр холоож хасан эхлүүлсэн ажлаа дуусгадаг талтай. Түүний хувьд юм хийлгүй жил өнжөөгүй сар болоогүй гэдгийг хэлсэн юм а. За энэ имэйл нь болохоор би өөрөө загвар гаргаж үтээсэн юм гэдэг ярьсан тий. Тэгээ энэ бол 120 мөнгө орсон имэйл байгаа. Тий. Энэ болохоор Батнарын 16 ангийн чимэгтэй имэйл. Одоо тажил дархны гаргасан хэвээр хийгдсэн имэйл. 6 навчтай, пүүцтэй. Шоргоосон сүгчтэй. Ер нь Батнаар руу хийсэн тэдэл ангийн чимэгтэй имэйл нөгөөс Батнаар тэр тажил дархны чинь хийвэл мундаг хийх байхгүй гаргасан. Тэрийг өөрчлөөд өгөөч, тийм болгоод өгөөч гэсэн ерөөс таарч байгаагүй. Тий. Энэ би 6 жилийн өмнө хийжсэн юм л. Энэ Батнарын 50 ангийн чимэгтэй юм л. 8 навчтай, пүүцтэй, сүгчин бас пүүцтэй. 12 чимэг орсон тийм юм л. Энэ болохоор Батнарын 30 ангийн чимэгтэй юм л. Одоо тажил дархны хэвээр хийгдсэн 30 ангийн чимэгтэй юм. Энэ дээр үл яг миний нэг юу гаргасан. Жохон баяжуулж сайжруулсан юм гэвэл сүгчийг нь би арай жохон том болгосон. Тэгээд энэ ташуур 20 ташуур хийсэн те. Яг энэ манай Батнаар хот чинь за нэг сайхан тоногтой 10 залуу явах чинь 5 миний хийсэн юм л тухай явдаг шүү дээ. Өнгөөр бахархаж да. 98 оноос хойш нэлээ юм хийлээ. Тэгээд бас нэг гарын шавтай болохыг бас бодож байгаа. Тэгээ нэг 2 хүүхэд байгаа. Айгүй юм сурах баг. Тожил дархан дахин давтагдчихгүй хийв хийцтэй бол бямсүх дархан ч мөн өөрийн гэсэн онцлог хэв маягтай. Ингэхдээ илүү чимэг нэмж хийдгээр онцлогтой. Бааврыг том жижиг хийх, хярыг нэг биш давхар хийх гэх мэт олон чимэгтэй хийх нь түүний санаа юм. Би чинь тэгээд орон нутагтай болдог юм хийсэн юм. Орон нутагтай л ингэдэг болохоор чинь бүгд нааг мэддэг болохоор мөнгнөөс дархнаас өөр ажил нэг шаардлагатай байдаг.
Тэгээ би одоо уучлангийн зөвхөн юм л хийж байна. Хөөж байна. Тэгээд энэ нэг 25-аас 30 хоног хугацаа шаардна да. Эн чинь юу л да нэг 10-аад шат дамжлага дамжиж ирсэн бүрэн болно. Яг одоо модондоо ингээд суухад бэлэн болдог. Одоо энийг хөөгөөд бүрэн болгоод бүрэн хөөчөөд тэгээ одоо энэ гадна талаа ингээд хасаж аваад яг одоо чимэг маань хээ ингээд гаргалдана. Тэгээд одоо энийг туургална. Туургаад автаж аваад тэгээ туурах гэдэг маань энэ л дээ. Одоо энэний дараа тэгээд бүх хөрснөдөө хөөчөө дараа нь туургаад автана. Тэгээ туургаад автчихад туургаа нугална. Одоо яг энэ чимэг хээндээ тааруулж. Тэгснийхээ дараа туургаа нааж гагнана. Тэгээд дараа нь синж гагнагдана. Тэгээд өнгөлгөөнд орно. Тэгээд л модонд орно. Юмхнаар юм хийж эцсийн бүтээгдэхүүнээ болгоно гэдэг цаг хугацаа зардал мөнгө гарч байдаг. Дээр нь түүхий эд материалын хаягдалж гардаг. Хээ болгоны нөхсөв болгоныг давтаж шарж ухаж гаргана. Нарийн ажиллагаа шаардахын зэрэгцээ нэг хээнийг ихэд эхлэл төгсгөл зэрэг ямар нэг зүйл бүдэг гарах, бүрэн утгаараа тодорч гарахгүй тохиолдолд дахин хийхээс өөр аргагүй төрдөг байна. Одоо ингээл шавраар хэвээр шүү дээ. Тэгээ ингээд сутгуур хийн шүү дээ тий. Сутгуур ихлээр чинь одоо энэний нэг мөчөрч гардаг юм аа тийм ээ. Тэгэхээр чинь тэр бүтээл болохгүй шүү дээ. Тэгээд ахаж хэвээр ахаа хайлуулаад ахаж бүрэл нэг төгс суулгаж гаргаж ирж л тэгэл энэ дээр. Үйлдвэрлэл эрхлэн гэдэг ажлын байр хамгийн чухал. Харин түүний хувьд гэрээрээ бүтээгдэхүүнээ хийдэг. Энэ нь ажлын цагт баригдахгүй хүссэн үедээ алах төшөө гартаа бариа суудаг давуу талыг олгодог байна. Мөн бямсөх дархан ганцхан имэйл хийдэг ч хүн бишээ. Эрэгтэй эмэгтэй бүс, морины хазаар ногт, худраг, ташуур гээд мөн хормоны болт энэ бүхнийг хийж уралдаг. Тэр бүхний чимэг тоноглолоо мөн л мөнгөөр уралдаг байна. За миний хийсэн онцлог гэвэл одоо энэ хөөлтөн дээр л байдаг байна. Адилхан энэ батнаруу тожил дарахны хэвэрл хийж байгаа. Тэг яг миний арга зам төлөвлөгөө аваад байна гэдэг нь хөөлтөн дээр л байдаг байх гэж боддоо шин. Тэгээ яг энэ хонгойг нь хугалцлаад хавцан дээр нь ингээд угалзнаагаад тэгээ би энэнгөрөө онцлог л доо. Тэгээ ер нь энийг хийснээрээ ер нь л доо би чинь энэ тентгийн наадан дээр явж хаад миний хийсэн эмэйл хазаарыг сайхан тохоо явж байгаа. Тэрнгэр л их багтдаг шүү дээ. Би цаашдаа тэгээд энэ алгах төштэй сөжөөс алахгүй хийсээр л байх болно. Дархан хүн бурхан ухаантай гэдэг. Үнэхээр бямсах ухаан амнаас илүү гар нь хурдан хөдөлдөг гэж ойлгоход хэлөөдөхгүй. Барьж авсан зүйлдээ сэтгэлээ шингээж өөрийн санаанд тултал хийхийг зорино. Ингэж хийсэн бүтээл бүхэн нь эзэнд нь хүрэхэд гялааж баярлаж бахархаас өөрөөр голж хийсэн удаа үгүй гинлээ. Нутаг орондоо тожил хийцээр морины имэйл тоноглол уралдаг. Уран дархан бямс үхийг үзэгч та бүхэндээ танилцууллаа. Хинтийчүүд, батнорогчууд морины тоноглолоо өөр газраас ирж хайлгүй. Бямсүх дарахныг зорж түүнээр урлуулж байна гэдэг түүний орон нутагтаа танигдж хүндлэгдсэн ямархан дархан баялаг бүтээгч болохыг бэлхний харуулж байгаагийн илрэл юм а. Бид Дорнод аймагт баялаг бүтээгчид. Би Суматраа аймагт баялаг бүтээгч. Бид Хинтээ аймагт баялаг бүтээгчид. За бид их орны баялаг бүтээгчтэй. Бид Дорнод аймагт баялаг бүтээгчид. Бид баялаг бүтээгчид.